Ямар аз юм бэ? Сургуулийн хууданд альтрээс гэдэг. Энэ ч орсонгүй. Ямар за. Ямар ааш. Энэ төл мэдрүүлсэн. Чи наа усныхаа үнцнийг ямар үнэтэй гэдгийг мэдхүү. Ямар штэ. Гэрээс ус авах мартсан. Ингээс авах. Ангус ус. За энэ шүүлтүргүүч гэсэн энэ усны цоргоноос усны саваа зайлъя да ч. Энэ чиний түүхийн ус шүү. Чи яаж байгаа энэ асгасан ус чи ямар үнэтэй гэдгийг мэдхүү. Чи сонсч заяа. Дэлхийн нийт цэнгэг усны 1/1000 нь л Монголд байдаг. Тийм байхад чи над усаа газар асгаж ийш тийш нь цацаж хий дэмий өрхөн зохисгүй үлдэл. Тийм учраас одоо над асгасан усаа цэвэрлээд цаашдаа цэнгэг усаа хайрлах, хамгаалах талаар үргэлж санаж явах ёстой. Сургууль бидний хэрэгцээг хангах гэж бүх чадлаараа хичээдэг. Харин бид үүнийг нь шүүмжлэхээсээ илүүтэй ойлгох сурах хэрэгтэй. Таны сургуулийн унтны усны хэрэгцээ, шаардлага, хүртээмж ямар ч үж болно. Харин бид үүнийг нь ариг гамтай хэрэглэх нь чухал. Таны нойлч ямар ч үж болно. Магадгүй эвгүй үнэртэй байж болно. Гэтэ бид түүнийг илүү завартуулах биш, үүнийг цэвэрлэж ашиглах нь хамгийн чухал. Хүн байгаа юмдаа эзэн болж өөрийн мэт ашиглаж чадах юм бол энэ бүхэн ердөө амархан. Дараа нь танай сургуулийг дэвшиж хөгжих хэрэгтэй. За тэгээд маа бичлэгийг үзсэнд баярлалаа. Баяртай.